Ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулна гэж үндсэн хуулиндаа тунхагласан манай орны хувьд энэ заалт хэрхэн хангагдаж байна вэ? Өнөөгийн нийгмээ эргэцүүлэн бодцгоё. Тэгвэл улсын хурлын гишүүн Батэрдэн тэргүүтэй гишүүд хүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн онд улсын хурлын даргад өргөн барьсан юм. Энэ хуулийн танилцуулга хэлэлцүүлэг өнгөрсөн 7 хоногт төрийн ордонд боллоо. Танилцуулга хэлэлцүүлэг дээр тавигдсан улсын хурлын даргын илтгэл болон хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг бүрэн ихээр нь хүргэе. Монгол улсын үндсэн хуулийн эрхэм зорилго нь бол Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилттой гэж тунхагласан байдаг. Тэгвэл энэ хүмүүнлэг нийгэм байгуулах хөрс суурь нь бол боловсрол юм. Иргэний боловсрол юм бүр тодруулж хэлвэл. Энийг харамсалтай нь бид өнгөрсөн 30 жил бас нэлээд орхигдуулсан, хаягдуулснаас нийгэм маань оёос болгоноороо задарч хуучин этик ёс суртахууны стандартууд мэдээж цагийн хажсаараа халагдаж өөрчлөгдсөн ч гэсэн ёс суртахууны шинэ хэм хэмжээ стандарт тогтоогдохгүй өдийг болсноор нийгэм маань нэг л тийм ёс зүй болон ёс суртахууны хүмүүнлэгийн ориентацгүй болсон ийм цаг үе байна гэж эрдэмтэд судлаачид үзэж дүгнэсэ. Бага насны хүүхдүүдээс ахуулаад хуульчдын ёс зүй, инженерийн ёс зүй, мэрэгжлийн ёс зүй гэдэг салбарын том мэдлэгийн салбар бол судлагдах ухааны хувьд ч гэсэн орхигдсон тал байна. Улс орон хөгжөхөд ёс суртахуун маш их чухал. Ёс суртахууны ялзрал улс орны уруудл доройтлын суур шалтгаан болдог. Өнөөдрийн нийгмийн уур бохимдол болохгүй бүтэхгүй байгаа юм бүхэн ёс суртахуунтай ямар нэг хэмжээгээр холбогддог. Үүнийг дагсан хулгай, гэмт хэрэг, гэр бүл салалт, хүчирхийлэл нийгмийн асар олон сөрөг үзэгдлүүд эцсийн дүндээ нийгмийн ёс зүйн боловсрол ёс суртахууны хэм хэмжээтэй салшгүй холбоотой. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гэмт хэрэг толбож байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Гэр бүл хүүхд эмэгтэйчүүд хүчирхийллийн гэмт хэрэг өсөхгүй буурахгүй өсөж байгаа талаар байнга ярьж байгаа. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн гэмт хэрэгүүд бол асар их нэмэгдсэн. Монгол оронд огт гарч байгаагүй тийм аимшигтай жигшүүртэй гэмт хэрэгүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Нийгмийн харилцаа эмзэг хүмүүсийн ёс суртахууны боловсрол алдагдсанаас уруудаж доройтож ийм шин чанартай болдгийг эрдэмтэд батлаад байгаа. Жишээлбэл манай Наран гэрэл доктор Актемч бол маш удаан жилийнхаа судалгааны үр дүнд энэ Азийн эрх зүй, гүнзгий эрх зүй, энэ Азийн орнуудын төр дээдлэх ёсны үндэс язгуур суурьны ёс суртахууны үнэлэмж дээр байсан юм байна. Эзэн Чингис хаанаас үед өнөөгийн хүртэл манай энэ уламжлалт философи ахмадаа хүндлэхээс ахуулаад тэр бичигдээгүй их засаг, их хуйлууд энэ бүхний ч үнд суурь дандаа тэр нийгмийн харилцааны тулгуур болж идэг ёс зүйн харилцаан дээр эрх зүйн харилцаа бол ёс зүйн уламжлал дээр ингэж тогтдог юм байна гэдгийг шинжлэх ухааны философи маш үндэстэй баталсан Монтескогоос ахуулаад хүмүүс их анзаарахгүй байгаа боловч энэ маш том судалгааны төгөлд Стэнфордын их сургуулийн эрдэмтэд барууны rule of law буюу ёс зүй эрх зүйн харилцаа хуулийн засаглалд хууль дээдлэх ёсны үндэс нь барууных болон Зүүн Азих эрс ялгаатай өөр уламжлалтай байд юм байна гэдгийг нотолцсон. Сүүлийн үед Англи Саксоны Ром Германы эрх зүй гэж ярьдаг байсан бол одоо Зүүн Азийн эрх зүйн тийм шин урсгал гэж онлын хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдчлөө. Энийг бол Кунзинч гэж нэрлэгддэг. Исламын эрх зүй гэж бас шинээр болсон. Одоо евроцентрист байхад зөвхөн Англи Саксон, Ром Германы эрх зүй, их газрын буюу далайн эрх зүй гэж хуваагддаг байсан бол тийм учраас монголчууд бидний 2 дахь жилдээ тэмдэглэж байгаа Бурхан багшийн их дүүцийн өдрийг тохиолдуулан та бүхэндээ улсын хурлын гишүүн Бадман Нямбугийн Батэрдэн нарын гишүүдийн боловсруулж манай Наран гэрэл Актемж олдсон олон эрдэмтэд судалгаачид улсын хурлаас ажлын хэсэг байгуулж оролцсон. Энэ бол санамсаргүй санаачилсан хууль биш. Гадаадын маш олон туршлагыг судалсан. Японы ёс зүйн боловсролын хэм хэмжээний стандарт яаж яана энийг Солонгос рецепт хийж аваад нэгсэндээ хуулбарлаад аваад хүмүүнлэгийн боловсролын тухай хууль гэж бас гаргаж мөрдөгдөж байгаа. Энэ бүхнийг судлаад энэ хүмүүнлэгийн боловсролын тухай хуулийг боловсруулсан. Тэгээ хүмүүнлэгийн боловсролын тухай хуулийг бас хоёр талтай хүмүүс их хүлээж авсан хурал дээр юм учраас та бүхэндээ өнөөдөр танилцуулж санал бодлыг сонсохоор энэхүү уулзалтыг хийж байна. Хүмүүнлэгийн боловсрол гэдэг нь хүнийг хүмүүжүүлэн төлөвшүүлэх, хүнээр хийх арга ухаан юм.
Энэ арга ухааныг манай дээдс бараг төгсгөхөөр төвшөнд нь эзэмшсэн байсан сүүлийн жилүүд хэмжээгээр алдагдсан. Тэгээ хүний номыг сурсан хүнд номыг заа. Тэгвэл төмөн олон тустай. Хүний номыг сураагүй хүнд ном зааж болохгүй. Тэгвэл төмөн олонд гай болно гэсэн эртний сургаалч байдаг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 5 их сургуулийн 18-аас 25 насны 1440 оюутнуудын дунд хүмүүнлэгийн чанарын судалгаа явуулахад эрэгтэйчүүдийн 11.2% нь тэнцэж байна. 63.6% нь бол за нэг тэнцэх 50% гэдэг юм уу. 26.2% нь бүрэн тэнцэхгүй гэж гарч байгаа. Бусад улсад бол энэ бол бараг 5-аас доош байдаг зүйлж байгаа. Эмэгтэйчүүд 10.8% нь тэнцэж байна. 63.8 нь бас нэг 50%тай. 25.4% нь тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ бид Монгол ардын уламжилт ёс заншлаа гээд мэдээж гаднаас хойш шинэ хандлага руу хашуурах зөв хэрэг. Гэхдээ тэр дундаа нөгөө хүн ёс, жудаг ёс суртахууны хэмжээг алдснаас болсон байна гэж эрдэмтэд судлаачид олон нийт үзэж байна. Довчхоноор хэлбэл Монгол хүний дотоод мөн чанар сэтгэлийн боловсрол алдагдж байна. Хүмүүнлэгийн боловсролын тухайд шинжлэх ухааны үндэстэй мэдлэгийг буй болгоход нийгмийн шодрог ёс, зүй, ёс суртахуун зэрэг нэр томьёоны агуулгыг бас зөв ойлгож нийгмэр болгох шаардлагатай байлээ. Иргэний хүмүүнлэг үйлдэл нь 20 дугаар зууны сүүл үеэс эхлэн хөгжсөн нийгмийн шодрог ёс зүй, хүний оюун ухаан, ёс суртахуунтай холбоотой сэтгэлгээний системийг илэрхийлсэн, тогтолцоог илэрхийлсэн ийм зохиц илэрхийлэл юм. Энийг шашиндч квантын физик шинжлэх ухаан ч гэсэн хоорондоо нэгдэж байгаа. Энэс орон зайрын цахилгаан хүнд яаж нөлөөлдгийг бол ирээдүйд улам тов тодорхой болно гэдэгт итгэж байна. Ёс суртахуун хэмээх нэр томьёо нь аливаа хүний ухамсар, сэтгэл, удамшил, хүмүүжил, итгэл үнэмшил, сүсэг бишрэл, хэм хэмжээ, үнэлэмж, зарчим зэрэг олон янзын тодорхойлолтой боловч энэ нэг довчхондоо хүмүүний сайн чанарын зохиц юм аа. Энэ хүмүүний сайн чанарын зохиц хүнд бүрдээд хүмүүстэй ингэ сайн сайхан харьцахаар тэрийг дагсан соронзон орн бол эргээр нөлөөлдөг болохыг квантын физик, орчин үеийн шинжлэх ухаанууд одоо баталж нотлоод байна. Сэтгцийн хувьд эрүүл аливаа хүний хувьд ёс суртахуун үүсмэл ус бөгөөд төрмөл бөгөөд одоогоос 2500 жилийн өмнө Бурхан багш ёс суртахууны номлын үзэл санаа дэвшүүлсэн өнөөгийн квантын физик тарих шинжиллийн шинжлэх ухааны орчин үеийн ололтоор батлагдж байгаа. Аливаа материйн нарийн дээд хэлбэр болох хүмүүний тэрхэнд байршсан 86 тэрбум энергийн эдис ёс суртахууны долгионы бүтцтэй байдгаа гэж тодорхойлж байна. Тэрхүү долгион нь энерги мэдээллийг тэн зөөвөрлөөд бусад хүний энерги мэдээлэлтэй солилцсноор бие биенээ тэтгэж, бие биенээсээ харилцан шалтгаалж шүтэн барилддаг байна. Сайн сайхан юм яриад байгаа тэр сайн энерги тэг хүн тэр гэж хүн нэг ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр нь бусдаа сайн сайхан түгээж ийн өөрөө ч сайн сайхан байна гэж. Тэгээд энэ хүн бол квантын физикээр нотлогдож байгаа гэж үзэж байгаа. Энэ нь бидний боддог зөв ариун сайн сайхан аж төрөхөд юу хэрэгтэй? Тэр бол ёс суртахууны тэр долгион нь бол ёс суртахууны өгөгдөл юм байна. Тийм ч бас аливаа бүх шашинд л энэ ёс суртахууны хэм хэмжээг тодорхой хэмжээгээр агуулсан байдаг. Энэ нь бол одоо шудраг байдал, эрд зориг, ичхнүр одоо жудаг, нинжин сэтгэл, нэр төр, үнэн, итгэл дэвчээр, хайр, тусрахыг хамтж байдал, хүндэл, ийв, за тэгээ шуналгүй байх, ис худалдагдах, атаарахгүй байх, ийдэг найрсаг ёс, уран дэвшлэхгүй байх зэргээр нэрлэгдэх долгионоор дамжиж юм илэрдэг юм байна. Үүнийг бас одоо довчхоноор бол сайн энерги гэж хүмүүс нэрлэж байгаа. Хүний биеийн мэдрэлийн судлаар сул цахилгаангүйдэг. Цахилгаангүйдлийн эргэн тойронд соронзон орон үүсдгийг шинжлэх ухаан баталсан. Бид ч одоо дунд сургуультай үнийг заалгасан. Тэгвэл хөссөн зүйлээ байнга бодож төсөөлөх нь магадгүй соронзон орноор дамжин нөлөөлдөг байхыг үгүйсэх аргагүй юм. Мэдрэлийн тогтолцооны бүтц хүн бүрт харилцан адилгүй болохоор бидний биеийн эргэн тойронд үүсдэг соронзон орон бол бас харилцан адилгүй хүн болгонд өөр. Тэгэл аура энэ төр гэж яриад байдаг маань. Тэгэхээр яаж бодох, ямар үйлдэл хийхээс хамааран ялгах хэмжээ нь ялгаатай байдаг байна. Ёс зүй гэсэн нэр томьёог философчид гол төлөв ёс суртахуун ба зан суртахуун хүний амьдралын зан үйлийн асуудлын философийн мэдлэгийн салбар гэж үздэг. Судалгаанаас үзэхэд ёс зүйн боловсрол бол насан турших юм байна.
Ийм учраас манайд бүх нийтийн ёс зүйн боловсролд анхаарал хандуулах цаг аль хэдийн болж байна. Тэгээ хүн болох багаасаа хөлөг болох унаанаасаа гэдэг Японд ч бай тэр бос улсад одоо сургуулийн өмнөх боловсролоос бага ангиас нь эхэлж энэ ёс зүйг төлөвшүүлж өөрийгөө яаж авч явах вэ? Дараа нь бусдаа яаж харьцах вэ? Тэгээ дараа нь мэрэгжлийн ёс зүй гэж явж иж энэ нийгэм сайн сайхан болж бүх салбарт өөдрөг дэвшил гард юм байна. Ийм ч учраас улсын хурал дээр бас төрийн албан агчийн ёс зүй сахилгын тухай хуулийн төслийг боловсруулад дууссан байгаа. Энэ бол Японы ёс зүйн төрийн албаны ёс зүйн хуулиас үндэслэн. Манайхан нэг л өдөр гараад ингээд улс төрчид ч юм уу уучлалгуугаал ингээд байдаг ёс зүйтэй болсонгүй гэдэг. Тэгэл ёс зүйг тэгж багаас нь төлөвшүүлж иж нийгэм ч гэсэн сэтгүүлчтэн ч гэсэн тэр хуучтан ч гэсэн тэр бүгдээрээ нэг ёс зүйн хэм хэмжээтэй болж иж нийгмийн харилцаа зөв голдролдоо зөв урсгалтай ордог юм байна. Ийм учраас боловсрол соёлын тухааны сайдаар ажиллаж байсан Баатар үлийг бас санаачлаад бид нар ярилцаад иргэний ёс зүйн боловсрол хичээлийг ерхий боловсролын дунд сургууль заадаг болсон том дэвшил болсон. Гэхдээ энэ маань систем тогтолцоо болдож бүрдээгүй тэр багш нараа сургах, ном сурах хүчгээс ахуулаад бүхэл бүтэн тийм соёл тогтолцоо болж хөгждөг юм байна. Ийм учраас энэ хүмүүнлэгийн боловсролын тухай хууль зохион байгуулалтын хувьд нь ч тэр үзэл санаа, философийн хувьд ч гэсэн үзэл баримтлалын хувьд ч гэсэн зайлшгүй чухал байгаамаа. Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүйн хоёр талтай нөлөө үзүүлсээр ирсэн. Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж хөгжин бэхжхийн нөхцөл болдог. Хэрв дороотол сөрөг нөлөө үзүүлж байвал нийгэм уруудахын үндэс болдог. Бүхэл юмд тулгуурлалт юм байна. Монголын уламжлалт сургууль хүмүүжүүлэх арга ухаан бол арга билегт суурилж байсан юм байлээ. Ингэхдээ аж төрөх ухаан, ур чадвар, мэдлэг боловсрол олохыг арга гэж үзээд дотоод сэтгэлийн боловсрол буюу асрах, инэрх, нэгүсэх сэтгэлийг бэлэг гэж үзэж байсан. Энэхүү арга билгийн ухаанаар хүмүүжүүлсэн хүмүүнийг хүн болох гэж ярьж байгаа энэ ухаан бол сая жинхэнэ хүн боллоо гэж үздэг байсан. Тийм учраас хүнийг хүн болох ухаан гэж дээрээд байдаг байсан. Орчин үед ч гэсэн одоо дипломыг шүтгэхээс татгалзаж байна. Диплома дефлешн гэдэг юм ирэн үе ирсэн. Ихтэй сургуулиуд цунамиг нүүрлж яах гэж Стэнфордын сургуулийн захирал Хеннеси гэдэг хүн бүр 8 жилийн өмнө хэлж ирсэн. Энэ яагаад тэгэхээр хүн л байх хэрэгтэй байна. Одоо энэ интернет хиймэл оюухан бүх юм хөгжчлөө, хүнийг орлох хиймэл оюухан хөгжчлөө. Тийм учраас ур чадвар, авьяас бэлэг, ёс суртахуунтай хүн л ерөөсөн энэ нийгмийг авч явах юм байна гэсэн дүгнэлт төрсөн. Ийм учраас энэ хүмүүнлэгийн боловсролын хууль бол энэнийг тодтогж байгаа бас орчин үеийн нэг шаардлага юм аа. Одоо ихтэй сургуулиудаар ерөнхий боловсролын сургуулиудаар зогсохгүй ихтэй сургуулиуд ч гэсэн ёс зүй хүмүүнлэгийн боловсролын чиглэлийн хичээлийг сургалтын хөтөлбөртөө багтаадаг болсон. Энэ аргыг хамгийн сайжмшиж сайн хүн сайн нийгэмд төлөвшүүлэх бүхэл бүтэн шинжилгээ ухаан болгож хөгжүүлж зогслооч чадсан улсууд бол Япончууд юм. Энэ талаар бол манай Наран гэрэл академичийн энэ үзэл санааг Япон дээр яаж хэрэгжүүлсэн талаар Наранбаатар мэрэгжлийн ёс зүйн талаар бол Наранбаатар доктор бол бас та бүхэнд их сайхан санаанууд ярина. Шүрэн Чимэг доктор энэ талаар маш их судалсан хүн. Манай Батэрдэн гишүүн бол Тархаавар Батэрдэн гишүүн бол энэ хуулийг төслийг эхнээс нь босгож ер нь олон жилийн жуддаг ёс Монгол хүний төвчээр хүлээж хүн чанар Монгол ухаан гэдэг талаар судлаад энийг олон улсын туршлагатай Япон, Солонгос, Азийн эрх зүйтэй судлаад хууль зүйн ухааны доктор хамгаалаад тэгээ Наран гэрэл багш энэ академичтай хамтарж байгаа энэ хуулийн төслийг босруулсан. Тийм учраас энэ бид Япон луга адил хөгжөө гэдэг бол хэлсэн нэг шалтгаан бол энэ ёс зүй нийгмийн Азийн онцлогтой нийгмийн харилцааны зан төлөвийг уламжил одоо кимоно сумо дээр өмчлөө тэр бас модернизац хийж байгаа шиг Монгол уламжил дээр өмчлөөд бид яаж өөрчлөх вэ гэдээ суралцах гэсэн юм. Өөр хэлбэл уламжлалт соёл зан заншлаа хүүхдүүдтэй багаас нь эзэмшүүлж шинжлэх ухааны боловсролыг хүмүүнлэгийн боловсролтой хослуулж чаддаг арга туршлаас суралцах чиглэж байгаа юм бол энэ бол нэг шалтгаан гэсэн үг нь хэлсэн. Зөвхөн Японд төдөөгүй Аз, Европын олон оронд хүмүүнлэгийн боловсрол буюу иргэний боловсрол ёс зүй болох сургалтыг эрхий боловсролын болон бусад чатны сургуульд багаас нь системтэй зааж сургадаг. Энэ хөгжсөн дэвжсэн бүх улсад ерхий боловсролын сургуульд нь ийм сургалтын хөтөлбөр байна. Энэ талаар манай парламентын судалгааны хүрээлэнгээс гаргасан зарим жишээг харъя. Дэлхийн бараг хөгжсөн дэвжсэн бүх улсад байдаг. Жишээлбэл холбооны бүгд найрамдах Герман улс байна. Холбооны бүгд найрамдах Герман улсад дунд болон ихтэй сургуульд иргэний боловсрол хичээл ордог. За хичээлээр суралцагчдын ёс суртахууны ба нийгмийн хариуцлагатай гишүүн байх үйлдэлийн
ухамсарыг төлөвшүүлэх зорилготой гэж заасан байна. Италид бага дунд ангид иргэний боловсрол, шашны боловсролыг хичээл заадаг. Хүүхдүүд ерөнхий ёс суртахуун шашны болон нийгмийн сургалт олгоно гэж хуульчилсан байт юм байна. Бэлэгд ерөнхий боловсролын сургуулийн 14-өөс 15 насны хүүхдүүдэд иргэний боловсрол хичээл ордог. Хичээлээр иргэний эрх, парламентын тогтолцоо, ардчилсан ёс, хүний эрх чөлөөний талаарх заалтуудыг заадаг. Иргэний үүрэг сонгогдох хууль биелүүлэх, цэргийн алба бах, татвар шүүхийн гэрч мэдүүлэх гэх энэ татвар заавал төлөх ёстой энэ багаас нь заадаг. Эх орон жүжлийг заадаг. Олон улсын тухай ойлголт, олон улсын нийтлэг хэм хэмжээ, бус улсыг хүндэх тухай заадаг. Бүгд найрамдах Солонгос улсад 7-оос 10 дугаар ангид ёс зүйн боловсролын хичээл ордог. Хувийн амьдралаа яаж авч явах вэ? Гэр бүл, хөрш, сургуулийн амьдрал, за нийгмийн амьдрал яаж оролцох вэ? Үндэсний болон хамт олонны амьдрал гэсэн ийм 4 хэсэгтэй ёс зүйн боловсролын програмтай. Үндэсний болон хамт олонны амьдрал хэсэгт Солонгосын үндэсний хөгжил, уламжил соёлыг эзэмших, төрийн болон үндэсний хөгжлийн ач холбогдол, төр үндэснээ зөв хайрлах, хойд ба өмнөд Солонгосыг нэгтгэх хүч хармаалтын талаар заадаг. Японд бүр бага ангиас нь эхлээд ёс зүйн боловсрол олох хичээл ордог. Бага ангидаа өөрийгөө яаж авч явах вэ? Өөртөө харилцах, дунд ангидаа бусдаа яаж харилцах вэ? Хүмүүстэй шударга харилцах, илдэг даруй байх, зөв харилцах гээд, байгаль эрхэм дээд зүйлтэй харилцах гээд дараагийн. За нийгэм бол бүлгүүттэй харилцах. Олон нийтийн өмнө хүлээс үүргээ биелүүлэх, ёс зүйтэй байх, дүрм журмыг заавал дагдаг байх. Адаглаад одоо нөгөө метронд очрлоо зогсох гэдэг юм уу? Амлсанд бол биелүүлэх гэдэг юмыг багаас нь ингэж сургадаг. Энэ хичээлээр хүүхдүүд Японы үнд зүйлийг таньж мэддэг, төрөө дээдлэх хэсгийг сурдаг. Өөрийн соёл уламжлалыг хадгалах, үнд зүйлээ өвлөн авах, гол агуулгах гэж үздэг байна. Энэ нэмтээр дэлхийн улс орнууд өсвөр үе залуустаа ёс зүй хүмүүнлэгийн боловсрол олгох сургалтыг өөр өөрийн арга хэлбэрээр олгодог байна. Манай ч гэсэн иргэний ёс зүйн боловсрол сургалтын хөтөлбөр хийж байгаа. Ийм учраас бид бол энэ хүмүүнлэгийн боловсролын тухай хуулийн дээр нийгмээрээ нэг ойлголттой байж бүх үе шатанд энийг насан туршийн боловсрол гэж ойлгож зөвхөн сургуулиуд биш бүх ангид ингэж ордог байх шаардлагатай байна. Иргэний боловсрол ёс зүйн хичээлийг дунд сургуулиуд зааж байгаа ч гэсэн одоо дорвитой тогтолцоо болгож хөгжиж чадаагүй байгаа. Ер нь тэгээд энэ эрх чөлөө, хүний эрх, олон шашин, соёлын нөлөө, сургалтын тогтолцоо, амьдралын хэв маяг, орчин нөхцөл сүүлийн 30 жилд оронгороо өөрчлөгдсөн. Уламжилт, ёс заншил, соёл түүхээ орхих, ад үзэх шалтгаан болох ёсгүй. Энэ бүх нөхцөл байдлыг үнд суулгаж улсын их хурлын гишүүд маань, улсын их хурл маань одоо хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлцүүлэх гэж байна. Хуулийн төсөлд бол хүмүүнлэг боловсрол олох үйл ажиллагаа, хүмүүнлэгийн боловсролын үндсэн чиглэл, хүмүүнлэгийн боловсролын агуулга, за үүнд төрийн байгууллагын эрх үүрэг, за байгууллага гэр бүлийн хүлээх үүрэг хариуцлага, хүмүүнлэгийн боловсрол олох сургалтын дэмжлэг олох зэрэг олон харилцааг тусгаар зохицуулсан байгаа. За ингээ эрхэм зочид Эрдэнэтийн судлаачид та бүхнийг хэлцүүлэх дүргнөөр оролцож зөв Монгол хүнийг төлөвшүүлэх талаар үн цэнтэй санал бодлоо илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ сүүлийн 2 бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байгаа Монгол Улсын засгийн газар түүнийг тэргүүлж байгаа ерөнхий сайд. Энэ хүмүүсүүд бол нийгмийн одоо гэгэрэл, соён гэгэрүүлэх энэ ажлыг одоо зохион байгуулна. Энэ том хөтөлбөрийг одоо дэвшүүлсэн. Үүнтэй зүйлээ манай улсын хурлын дарга өөрөө одоо засгийн газрын хэрэг хвшлийн сайд байсан хүн. Түрүү өөрөө хэллээ төрийн албан хаагчдын одоо эсвэс гарын хэвлэлийн хуулийн чиглэлээр гээд ажиллаад түүнчлэн их хурлын дарга болоод одоо надад тухайлан даалгаад энэ хүмүүнлэг боловсролыг зүрх сэтгэлийн боловсрол, хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай энэ одоо хуулийн төслийг санаачилт энэ дээр ажиллаа гээд тэгээд түрүүний хэлсний дагуу одоо Нарангар лагтамж өгшөөхөө бусад одоо эрдэмтэн судлаачтай хамтраад ингээд энэ нэг хуулийн төслийг өргөн барьсан юм аа. Нийгэмд бол одоо янз бүрээр одоо хүлээж авч байна. Ингээд энэ хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг өргөн барих бидний гол одоо санаачлага бол энэ үндсэн хуулиндаа бид их орондоо гэж байгаа юм аа. Тэгээ явж байгаад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлон байгуулна гэдэг ингээд заасан. А гэтэл бол одоо иргэний ардчилсан
Энэ одоо заалт агуулгаараа бол бид нар энэ 30 жилийн хугацаанд нэлийн урагшаа явуулсан. Хүний эрх хэрэгчлөө баталгаатай хангуулах, хүн өмчлөх хэрэгтэй байх. Сайжлах юм бол одоо нийгэмд ардчлан сонгуулийн тогтолцоо, сонгуул явуулах, олон намын тогтолцоо одоо юу гэдэг үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх. Гэтэл нөгөө хүмүүнлэг гэдэг юм нь бол хаягдаад хоцрогдоод бүр хуучин одоо энэ хүмүүнлэг ёсныхоо энэ дэлхийд манлайлж ясан тэр ёс уламжлалын хамнад бид нар их орхигдоод хаягдаад ирсэн. Тийм учраас энэ заалтан дээр суурилж ийж энэ хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль одоо босч байгаа юм шиг үү гэдгийг би хэлмээр. Тэгээ хүмүүсд бол шүүмжлээд байна. За чи одоо би өөрийнхөө үр хүүхдийг хайрлах, үр хүүхдүнд эцэг эхээ хайрлах энэ ёс суртахууны энэ ёс зүйн одоо хүний сэтгэл зүрхний тогтмол байдаг ийм зүйлийг чи хуучлах гэлээ. Чи хариуцлага тооцох гэлээ гэдэг. Ингээд мушгаад байна. Тийм биш юм. Энэ бол одоо миний түрүүний хэлдэг үндсэн хуулинд заагаад өгсөн боловч хүмүүнлэг гэдэг тэр заалт нь хэрэгжиж өгөхгүй байгаа энэ зүйлийг нь нийгмэл удирдлага зохион байгуулалтын хувьд хууль эрх зүйн зохицуултыг хийж өгөө гэдэг энэ бол товчхон одоо ийм хуулийн зохион байгуулалт байна. Би энийг нь одоо та бүхний гар дээр бүгд байгаа учраас би товчхон зүйл хэлнэ. Энэ талаас нь гарах хэрэгтэй. Хариуцлагатай холбоотой 5 дугаар бүлэг дээр нь 2 заалт байна. Наад талд нь хидэн одоо энэ чинь 5 бүлэгтээ 99 зүйл заалттай ийм хууль шүү дээ. Тэгэхээр тэр хариуцлагын заалт нь бол энэ удирдлага зохион байгуулалтын хувьд улсын хурал төрийн эрх барихтай байгууллагын хуульчилчаад үндсэн хуулийнхаа тэр чухал заалтын дагуу хуульчилчаад байхад энэ ажлыг зохион байгуулаагүй албан тушаалтан аж ахуй нэгж байгууллага тэр хүмүүнлэг боловсролыг олгох тухай үр хүлээсэн энэ хүн эрх хүмсүүтэй хариуцлага тооцох тухай асуулт ярьж. Тэрнээс энэ нэгэн Батэрдэн дорд дондог цэцгээ дулмаа энэ хүмсүүтэй хариуцлага тооцох тухай асуудал байхгүй юм байна. Энийг одоо ингээд мушгин гуйлаад одоо ингээд дайрыг давчлаад байдаг. Тэгэхээр энийг одоо зөв талаас нь тав хүмүүс тэрийг их сайн үзээрэй гэж. Энд бол гол санаа бол хүний мэс чанар, ёс чудаг, зан харьцаа, дотоод сэтгэлийг төлөвшүүлэх, хүний нийгэмтэй байгальтай харьцах, харилцааг зохистой байлгах чиглэсэн зорилт үйл ажиллагаа гэж ингэж одоо бид үзэж байгаа юм. За хуулийн боловсролыг дэмжих одоо үндсэн зарчмууд байгаа юм. За хүмүүнлэг боловсролох чиглэлээр төрийн захиргааны болон сургалтын байгууллагын эрх үүрэг зохицуулах зүйлийн үйл ажиллагааны чиглэл эрх үүрэг байгууллага гэр бүлийн хүлээх үүрэг хариуцлага хүмүүнлэг боловсрол олох сургалтын талаарх дэмжлэг гэх мэтлэнгийн гол юмыг би хэлээд явъя. Дараагийнх нь гаргаж байна. За үндсэн хуулийн төсөл боловсруулах үндсэл шаардлага гэж байгаа юм. Энэ хууль бол одоо яг орчин одоо их хурлаар баталсан хуулийн төсөл боловсруулах шаардлага энэ бүх юм дээр нийцүүлж хэлсэн за үндсэн хуулийн заалт байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын одоо тусгагдсан заалт байгаа. За би ингээд товчлоод явна. За Монгол Улсын засгийн газрын 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа. За алсын хараа урт хугацааны энэ хөгжлийн бодлогын баримт бичиг тусгагдсан. За энэ бол одоо хууль боловсруулах хууль зүйн үндэслэл шаардлага. Ингээд та нар тэрийг гар дээртэй дараагаад өгсөн учраас та бүхэн маань дэлгэрүүлж үнсэ. За практик үндэслэл шаардлага. Хүмүүнлэг чанар, ёс зүйн боловсролын талаарх эрдэмтэн судлаачдын бүтээл болон нийгмийн эдийн засгийн статистикийн мэдээлэл иргэдийн санал дээр тулгуурлан практик үндэслэлээ гаргасан. Энд энэ хүмүүнлэг боловсрол энэ хүмүүнлэг чанарын хүрээнд цогц судалгаанд олон одоо дотоод гадаадын энэ эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд олон байгууллагуудтай хамтарч энэ цогц судалгаан дээр бол бид суурилсан байгаа. За хуулийн төсвийн бүтэц зохицуулах харилцаа хамрах хүрээтэй холбоотой. За хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл бол иргэний боловсролыг эзэмшүүлж чиглэсэн харилцааг зохицуулна. За хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль бол хүн хүүхэд наснаас ахмад уура ултал, зам төлөв, ёс зүй, бие биедрээ хөгжүүлэх энэ чиглэлээр гэр бүл, сургууль, цэцэрлэг, төрийн захиргаа бүх шатны байгууллагууд, нийгмийн үүсгэл санаачлалын нийт байгууллагыг хүлээх үүрэг, үйл ажиллагаа, халбогдсон харилцааг зохицуулах чиглэл. Удирдлага зохион байгуулалтын хувьд л энд нь хуулийн зохицуултыг хийж өгөх гэдэг юм аа. За нийгмийн эдийн засгийн үүрэг дагавартай холбоотой. Энэ хууль батлагдсанаар бол нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө байхгүй. Хүүхэд залуучууд ёс зүйтэй, хүндэн энергүй, зам чанартай бол төлөвснөөр их орон байгаль дэлхийг хайрлан хамгаалж, гэмтрэг үйлдэх, гэмтрэг зөрчилд холбогдох. Энэ эрс басна. Хүүхэд залуучууд маань ёс суртахуунтай, хүндэн энергүй зам чанартай болж, төлөвшин бага наснаас хөдөлгөөр эхлэх, арга зүй суралцсанаар нийгмийн хүлээх үүрэг хариуцлага, ухамсарлан, бүтээлчээр хөдөлмөрлөн баялагын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно гэж ингэж бид одоо тодорхойлж байгаа юм аа. За нийгмийн эдийн засгийн үр дагавар бол маш тодорхой байгаа. Та бүхэн танилцаарай. За энэ бусад хуулиудтайгаа энэ хууль бол ямар нэгэн зөрчил байхгүй маа гэдгийг
Энэ хэлцүүлгийн явц манай их хурлын гишүүд бол маш чухал санаа байна. Одоо энэ хуулийн боловсролын шинжилгээ реформтой холбоотой юм ярьж байна. Хуулийн боловсролын салбарын хуулийн шинжилсэн найруулгын төслөөр батлахдаа энэ хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийг тэр боловсролын салбар дотор нэг зүйл заалт болгоод чихэд оруулчих болохгүй шүү. Энэ харин хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн энэ үлдэл баримтлал энэ том алгаанд энэ боловсролын одоо хуулиа боловсруулж гаргах ёстой гэдэг ийм чухал чиг хэлсэн. Тэгэхээр бол манай боловсрол соёлын тухайн байнгын хороо манай боловсрол соёл шинжилгээ ухааны спортын яамны дэд сайд энэ хүмүүсүүд одоо явж байгаа. Дээрээс нь манай одоо салбарын сайд бол энэ хуулийн төслийг санаачлагчдын нэг байгаа гэдгийг би хэлэх ёстой. За ийм зүйлийг хэлье. За энэ хууль маань бол ер нь их цомхон 5 бүлэгтэй 99 зүйлтэй. За ингээд одоо нийтлэг үндэслэл хүмүүнлэг боловсролыг олох үйл ажиллагаа миний хэлээд байгаа тэр 3 дугаар үйлдвэрлэлт бол удирдлага зохион байгуулалтын талаар. Тэгээд 4 дугаар хэвтэн төсөв санхүүтэй холбоотой ийм зохицуултуудыг зохион байгуулсан ийм хууль байгаа юм шүү. Та бүхэн маань сайн хараарай. Бид нар бол одоо ингээд түрүүн их хурлын даргын хэлс өгөнч гарсан энэ санхүүжилттэй холбоотой юм улсын төсвөө санхүүжүүлэх ёстой. Энэ сургагч багш нараа бид нар бэлдэх ёстой. Сургалтын одоо ном сурах хүчиг энэ бүх юмнуудыг бид одоо гаргах ёстой. Тийм учраас энийг нь тодорхой болгож байна. Одоо бид нар өнөөдрийн хүртэл юу гэж үзэж ирсэн бэхээр нэг өрөөсөг одоо орхигдуулж ирсэн юм бол ерөөсөө энэ хүн ёсны тухай асуудал, хүмүүжил төлөвчлийн асуудал бол боловсролын салбарын л одоо асуудал. Бусад байгууллага одоо хууль этгээдэд бол оогт үртэл байхгүй. Тэр байтугай үр хүүхдүүдэд төрүүлж өсгсөн эцэг эхийн ч үр биш мэтэр ингэж одоо төлөж ирсэн ийм гашуун төрслөг бай. Тийм ээ, та бид нар бүгдээрээ мэдж байгаа. Харин боловсрол соёлын ухааны сайдаар ажиллаж байсан манай Баатар билэг түрүүн зандачлаар дараа хэлсэн хэд хэдэн одоо чухал зүйлүүдийг хийсэн шүү дээ. Суралцагч нар, багш нар, эцэг эх, асран хамгаалал харгалзагч нарын хамтарсан гэрээлцэртэй болж ажиллагааг зохион байгуулдаг болсон. Түрүүн хэлдэг иргэний боловсролын энэ бие даасан одоо тогтолцоо юмнуудыг хийдэг болсон. Тэгээ энэ хуулиар бол одоо удирдлага зохион байгуулалтанд яаж өргөжүүлэх гэдэг зэрэг энэ одоо төрийн захиргааны байгууллагын эрх бүр засгийн газрын бүрэн эрхийг заадаг. Энэ хүмүүнлэг боловсролыг иргэний төлөвшүүлж хөгжүүлэхийн тулд хүмүүнлэг боловсролтой холбоотой системтэй урт хугацааны бодлогын баримтчиг хөтөлбөр энийг батлах ёстой. Төрийн захиргааныхын төв байгууллага мөн энэ талаар нийцүүлсэн хөтөлбөр батлах ёстой. Тэгээд одоо орон нутгийн төр захиргааны байгууллагууд төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага энэ хүмүүнлэг боловсролыг олох богино хугацааны энэ хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хянах ёстой гэдэг ингээд бүгдийг өргөжүүлсэн. Энэ Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх хуулийн этгээд аливаа одоо байгууллага бол энэ манай баталсан энэ хуулийн хүрээнд ажиллаа зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй ашигла олно гэж одоо оюутлагууд дээр ирээд энэ юмыг самарч байгаа та бус тэмийг нь хайдаг тийм байдлаар ажил асуудал надад. Усын нь бол ёсын даг гэдэг шиг ийм зарчмаар бол зохион байгуулалт явах хэрэгтэй маа. За энэ дотор бидний тэр удирдлага зохион байгуулалтын нэгдсэн нэг ойлголт одоо нэгдмэл удирдлагаар хангахын тулд бол бид нэр юутай холбоотой юмыг оруулж өгсөн. Та нар танилцаар зохицуулах зүйлтэй байхаар. Энэ бол дандаа төрийн захиргааны байгууллагын хүмүүсүүд байхгүй. Тал талын энэ чиглэлийн одоо ажил оролцоотой хүмүүсүүдийн төлөөлөлтөд 21 гишүүнтэй ямар эрх үүрэгтэй байх бүх юмнуудыг нь одоо тодорхой заагаад өгсөн ийм зүйлүүд байгаа юм шүү. За тэр манайхан бол шүүмжилдэг манай боловсролын яамны бидний хийх гэж байгаа одоо энэ хичээл сургалтын одоо хөтөлбөр агуулга энэ бүх юмтай энэ хуулийг одоо болоацолдуулаад ингэсэн байна. Тийм зүйл байхгүй юм шүү. Тэр чинь энэ хуулийн дээр товч дурдаад зүгээр баталгаажуулаад өгсөн болохоос биш. Та бүхний ажлыг одоо дэмжиж энэ бидний зорж байгаа энэ бүх юмыг л бүрэн хэмжээгээр нь ерөөсө бүгд оролцдог, дэмждэг, тэрийг нь хуулиар одоо тэр альбом тушаалтан энэ бүх юмсуудын үүрэг хариуцуулаад өгсөн ийм чиглэлээр зохицуулсан зохион байгуулсан ийм хууль юм шүү. Ардчилсан хүнлэг нийгмийг байгуулна гэж үндсэн хуулиндаа заасан энэ заалтад чухал ач холбогдолтой төдийгүй төрийн бодлого чиг үүрэгч үүнд чиглэх учиртай юм. Хүнлэг инэрэнгүү боловсролыг дэмжих тухай хуулийн өсөл тун удахгүй улсын хурлаар хилцэгдэж эхэлнэ. Эргэн та Law Forum Parliament цэгийн мэн сайтаар орж уг хуулийн өсөлд саналаа ирүүлэх боломжтой.